За манай авцомын хөгжлийн газрын дарга одоо ирсэн байгаа. Тэгээ бид хэд ямар бодлого өрж байгаа гэхээр захын хорооллуудын дунд явган замаа асфальтаар хийж байгаа тийм. Асфальтаар хийгээд одоо шараад бол тийшгээр асфальт хийсэн байгаа. Ер нь одоо тэгээ асфальтын замаар илүү төвлөрөөд явж байгаа. Гол гудам замаасаа бусыг нь бол юм хавтан болвол хөгжлийн мөрчлөлт иргэд юу явхад бол маш эвгүй байгаад байгаа учраас явхад иржигнүүртэй тэгээ ингээд энэ дээр маш их нөгөө төвшингийн зөрөө гараад ирдэг учраас энэ дээр гарахад хэцүү. Яг шулуунд нь явах юм бол асфальтын зам нь илүү одоо яг зорчгод бол хамаагүй ээлтэй учраас энэ асфальтын зам руу илүү орж байгаа. Одоо нийслэл хүрээ гэх юм бол бас асфальтын зам болсон байгаа. 25 дугаар эмээс ангийн уртлаас урагшаа явж байгаа Богдарын хэсэг бол бас асфальт болсон байгаа. Ер нь бол тэгээд шинжилж байгаа ажлуудыг хажуу явган замуудыг Дэнүрийн гудамж бас асфальт болсон байгаа. Жанжин клуб дээр гэх юм бол хавтан асфальт ихвчлэн асфальт руу оруулаад явцсан байгаа. Одоо нөгөө нэг асфальтын зам болон автозамын энэ нөгөө шилжилт байгаа шүү дээ. Тэр шилжилтийн налуу нь яаж шийдэгдэж байгаа юу? Налууг нь бол 2% гэж байгаа юм. За гээд яг бид нар одоо юу гэж үзэх вэ? За налуу бол ингээ 2% гаргалаа гээд асфальт одоо энэ дээр бордюр ингээ хачлага явж байгаа шүү дээ. Хачлага 2 жил яг тэг төвшин дээр л тааруулахыг одоо зорж байгаа. Энэ дээр ямар нэгэн зөрүү гарахгүйгээд одоо ирэх юм бол ямар ч зөрүү гарахгүйгээр ийм дээш доош довол гардаг шүү дээ. Энийг бол одоо хийж байгаа замууд дээр айл болох төвшингийн зөрүүг бол тэг төвшнөр байрлах гэж явж байгаа. Би одоо ийм юм ярих гэдэг. Энэ дээр байгаа нөгөө юм тэмдэглэгээ шүү дээ, тий. Google дээр чи ингээд нөгөө нэг автобусны буудал муудал энэ тэнд ийм тэмдэглээнүүд байдаг. Энэ тэмдэглэгээ ямар ч удаа гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн орж болно, гарч болно, налуу замтай гэдэг энэ тэмдэглэгээ байхгүй юу? Тэр бүгдээрээ нийслэлээ ийм тэмдэглэгээ тавьчвал тэрэгцтэй хүмүүс, хөл муутай хүмүүс ч гэсэн энэгээр явж болох юм байна гэдэг ийм юм байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Манайд ийм юм огт байхгүй. Google бол нь өөрөө ийм юмтай. Бид нар нөгөө Google-ыг ашиглаад бас энэ систем рүү н орж болно л доо уг нь л. Тэгэхгүй болохоор Замууд дээр ярьж байна. автобусны буудал руу орно. Тодорхой хэмжээгээр явж байгаа л нэг уулзар орж ирдэг штэ. Уулзар болгоны налуу яг тэг төвшөндөө ингээд байвал тэрийг бүгдээрээ ингээд хотын зургаараа ногооноор ингээд зурчмаар байхгүй аюулгүй гэдэг ингээд ажиллахгүй ингээд саатаа байвал улаанаар ч юм уу те. Тийм ойлгомжтой байх хэрэгтэй байгаа байхгүй манайхаа. Тэгэхээр энэ дээр хэдүүлээд одоо 4-өөс хэдүүлээ уулзтаа нэг ярилцээ те. Тэгээ Иргэдээс яриач. Өнөөдөр энэ гэрээс гарцгаа аяны зорилго хамрах хүрээний талаар. Аха. За ерөнхийдөө нь хэлье. Ер нь бол улсын хурал дээр бол байнгын орны тогтоол гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахтай холбоотой хуулийн хэрэгжилтийг одоо биелүүлье гэдэг юм 17 акшн төлөвлөгөөтэй засгийн газар чиглэл өгж байгаа. За тэр засгийн газарт өгсөн 17 ажил дотор нэг нь бол энэ одоо засаг дарга нарт зориулсан нутгийн удирдлагын оролцоо гэдэг энэ үнцийн зөвлөгөөн бүр юм баримт бичиг гаргасан. Энэ баримт бичиг дотор бүх төвшний засаг дарга нар хийх 13 ажил байгаа. 13 бүлэг ажил өөрөө 32 шалгуур үзүүлэлттэй байгаа, индикаторуудтай байгаа. Энийг яг одоо манай баг ингээд судлаа зөвлөд гаргацсан байгаа. Тэр 13 ажлынх нь нэг нь өрнөдөр гэрээсээ гарцгаа аян баггүй юу? Бүгд аян хийгээд байгаа юм биш, янз бүр ажил байгаа л та. Тэгэхээр гэрээсээ гарцгаыг ашиглаж байгаад үнэхээр хүний яриад байгаа тэр орчны хүртээмжийг юу вэ гэдгийг л өнөөдөр үзэх гээд байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол ингээд хүмүүс тодорхой мессеж очих бах бүх засаг дарга нарыг уриалж гин гэсэн. Одоо би ингээд 21 аймгийн засаг дарга 9 дүүргийн засаг дарга нарыг уриалж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бүгд өөрийнхөө дүүрэгт энэ ногоон гэрэлтэй замуудыг асаамаар байгаа гэсэн үг. Налуу замтай шүү, болцсон шүү, халтарч унахгүй шүү гэдэг ийм газрууд ирнэ. Нэгдүгээр төвшөнд бол их хурлын гишүүний хуваар хүрч чадах газар бол төрийн байгууллагууд байгаа шүү дээ. Тэгэхээр улсын хурлын одоо харьяа байгууллагууд, засгийн газрын харьяа байгууллагууд тэд нар байх хэрэгтэй гэсэн. Аж ахуйн нэгж байгууллагатай арай тусдаа удирдамжтай гайдлайнтай бас өөрсдийн санаачлагыг бас дэмжсэн ийм шатчилсан ийм аянуудыг бол хийнэ. За тэгээд энэ нутгийн удирдлагын хийх ажил бол хамгийн гол нь юм байл ер нь бол. Энийг бид нар 3 жил хэрэгжүүлэх гээд байгаа байхгүй. 3 жил би 100 болгон өвөл болгон боломжоор энэ аянуудыг ингээд задлаад нэлээд том стратеги төлөвлөгөө гаргаж байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр бол нэгийг л бид нар хийж үзүүлж user experience судалгаа хийж агаад зөвхөн энэ хотын доторх 3 км дотор ямар асуудлууд вэ гэдэг одоо бүгдээрээ ярилцаад ингэ шийдэх юм байна гэдэг шийдвэрээ гаргаад ингээд дуусч байгаа юм ажил гэсэн үг байхгүй юу? Тий.
хотын даргын тухайд яг энэ зундаа хийхэд төлөвлөж байгаа ажлууд нь байгаа. Яг энэ хөгжлийн бишээд хийгдэж Би түрүүн зөндөө ярьсан да. 34 68 км хотын их баг тойроо их тайвны өргөнчлөө олимпийн гудамж, наадамчдын гудамжийн замыг шинжлэх ажил хийж байгаа. За гэр оролцол аслагдсан зам дагуух явган замыг сая манай авто замын хөгжлийн газрын дарга хэллээ. Асфальтын замаараа болж игэл явган замыг шинжилээ явж байгаа. Тэгээ гарацын зөрүү гаргахгүй бай, ирмэг гаргахгүй бай гэдэг энэ зарчим руу явж байгаа. Тэгээ энэ шон дээр явган зам дээр байгаа шонгуудыг чөлөөлөх ажлууд бас хийгдэнэ. Ирдээс таны хувьд өдөр бүр хүссэн үедээ гэрээсээ гараад хүссэн газар руу чөлөөтэй зорчих чаддаг. Хүссэн газар руугаа чөлөөтэй зорчихно гэдэг чинь бас нэг талаараа. Тийм боломж юу хэд байна? Ер нь бол 100%-аас бол 90% шүү дээ. Тийм ээ. 80% тийм боломжгүй тооцдог гэсэн үг байхгүй юу? Тэгвэл зохих хэмжээний зарим газруудаа хийгдэж байгаа боловч одоо энэ цаг мөчөөс хойш хүртээмжтэй тийм сайхан зам талбай баригдах яриа сайхан хийгдээд явж явах шиг байна. Үүнээс өмнөх цаг хугацаанд бол ерөнхийдөө боломж бол тэг хөв гэж хэлэхэд хэлцдэггүй дээ. За таны тухайд ер нь өдөр болгон гарах хэрэгцээ шаардлага байдгүй. Гарах шаардлага гардаг. Тэгээд нөгөө эмлэг дүүрэг мөрөг орох ажил гарна штэ. Тэгээд сая бид нар ингээд тойроод явж байхад бол яг төв дээрээ бол бидэрт хүртээмжтэй яг зам байхгүй байгаа байхгүй юу? Хувил мовил амир ихтэй. Тэгэхээр гэр хорооллогоо ямар байх вэ? Би жишээ нь гэр хорооллоос ингээд хаавга хаан уул дүүрэг рүү ажил руугаа явхад хоёр дамжихад надад амир их саад бэрхшээл тулгарна штэ. Жишээ нь одоо атусны буудлын дээр ирээд сая манай хүн ярьж ин л да налуу зам байхгүй гэж байгаа. Налуу зам байхгүй тохиолдолд жолооч штэ зам тээврийн яамны жолооч нар атусны жолооч нар боржууртаа тулж өгөө зогсох юм бол бид нар орох боломжтой байхгүй юу? Ерөөсө тэгдэггүй бидрийг бүр хүүдэн хамаагүй ингээ орхио явчихдаг байхгүй юу? Тэгэхээр саад бэрхшээл бол маш их байна бид нарт. Гармаар штэ эрүүл хүмүүстэй адилхан. Ер нь бол юм байгаа. Сэтгэл зүг нь бэлдээг байхгүй юу одоо. Зам дээр нь ингээд сайхан хүртээмжтэй автобус ирсэн байгаа штэ. Тэрийг гаргаад ирдэг сэтгэл зүй нэг жолооч нартаа сууж эхлэх байгаа байхгүй юу? Тэрийг суулгах тал дээр бас давхар бодлогын ажлууд явагдах хэрэгтэй байхгүй юу? Зам гэж хэлхээсээ илүү хүн дээрээ бас ажиллах хэрэгтэй байдаг байхгүй юу? Шинэ орж ирсэн автобусыг бид нар хэрэгэл сурах хэрэгтэй байхгүй юу? Ягаад гэхээр боломжууд бол байна. Ядаж л бид нар дотны орж суучаад дуудлагын хонх байж байгаа. Жолоочоо буулаа гэж дарахад тэгэд тэрнийхээ оронд одоо орилж штэ бууя гэд. Тэгэхдээ жолооч нь өөрөө буулгаж өгөхгүй. Энийг олон нийтэд бас сурчлах шаардлагатай байхгүй юу? Одоо автобусны дотор бүгд дийлэгчтэй. Тэргээр нандаа реклам явуулчихна. Тэрнийхээ оронд ийм контентуудыг хийгээд цацах хэрэгтэй штэ. Олон нийтэд ийм ажлуудыг бас хийхгүй байна. Энийг шинэ автобус орж ирэх нь ярьж эхэлж ирсэн. Тэгэхдээ одоо болтол байхгүй. За гişүн таны сая тодорхой зам туулаад явлаа. За тэгээ ямар бэрхшээлүүдийг олж харах вэ? За одоо олж харав гэдгийг бол та нар саяны хүмүүсээс асуусан дээр баг. Би бол дандаа л энэ бэрхшээлийг харж байдаг. Гэхдээ өнөөдөр бид нар Монгол улсын тэр тусмаа Улаанбаатар хотын хамгийн хүртээмжтэй хэсгээр явж байгаа шүү. Энэ бол ерөөсөө энэ улсад байгаа хамгийн гоё зам гэсэн үг. Бидэрт хамгийн ээлтэй зам. Тэгэхэд түрүүн манай төрж явсан хүн маань хэлж штэ маш их тийм юмыг мэдэрдэм байна гэдгийг те. Тэгээ гэрээсээ гарцгай аяны хүрээнд энэ бол яг гэрээсээ гарах биш. Хотын хамгийн боломжтой хэсгийг бид нар үзүүлж байна. Энэ л хамгийн дээд хэсэг. Инээс цааш гэрээсээ гараад энэ хүртэл ямар хэцүү байгаа вэ? Гэрээсээ гараад шорон дээр явах ямар хэцүү байгаа вэ? Гэр хороололд явж байгаа тэр автобуснуудын хүртээмжийн асуудал хэр байгаа вэ? Автобусны буудлын хүртээмжийн асуудал хэр байгаа вэ? Энэ асуудлыг дараагийн төвшөндөө одоо ингэж дараагийн удаа бид нар яг гаргаж тавихгүй бол энэ бол өөрөө зүгээр л нэг тийм сурталчилгаа шиг юм болчихж байгаа байхгүй. Ягаад гэвэл хамгийн хүртээмжтэй хэсгээр нь явж байгаа юм чи тийм биз дээ. Одоо энэний дараа хүртээмжгүй хэсгээр нь явах ёстой шүү, явна шүү, цугтаа гэдгийг би бас нийслэхэндээ уриалж байна. Манай авто замын газрын дарга бол энийг зөвшөөрж байгаа тий. Тий. За ингэхлээр дараагийн удаа бүгдээрээ явж үзье. Гол нь энэ иргэдийн дуу хоолой хийж хурж байгаагүй. Ямар ч хэсэн бөөндөө цуглаад ингээд нийслэхэнтэйгээ уулзаад хүрэж байгаа нь л маш чухал байна. За
жолооч нар нэг юм заавал хамрагдах хэвээр сургалт мургалтал нэг юм байгаа штэ угаасаа тий. Тэр дотор нь нөгөө хүний эрхийн мэдрэмжийг шалгадаг байх ёстой юм байна. Жил гарны өмнө автобусны жолоочийн хүн олдгоо байлаад тэгээ бид нар арга уян цалинг нэмсэн шүү дээ. Тэгжээж автобус бүрэн гаралтай 1200-аар гарч байгаа. Тэгээд нөгөө өөр салбар руу явцдаг байсныг тэгж татсан. Тэгээ байж л хог цэвэрлэх, хог аж ахуйнгүй болоо дахиад түүхийн цалин нэмсэн. Тэгээ байж л Оснокийн цалингаа болоод ажиллаа хэлтийсэн. За дахиад сая цалинг нэмлээ. Одоо тэгсэн чинь дахиад нэг салбар үлдчихэд байна. Тэр нь ногоон байгууламжийн арчилгааны үнэлгээ нөгөө 10 хэдэн жилийн өмнөхөөрөө байгаад байгаа. Тэр яг энэ жолоочийн өөрөө зүгээр яг тэр шалгалтын дээр нь яг харилцан хандлага хүний эрхийн мэдрэмжийг бүр юу ачиж байсны болгоод халагдсан шүү дээ. Микрофонг олчихлоо одоо. Чигээрээ буу дараацсан нь. Айтайхан харилцах уу гэдэг энэ чиглэлийн сургалтуудыг бол бид нар өгж байгаа. А одоо наад энэ өнөөдөр танай холбооныхны ярьж байгаа энэ шүүмжлүүдийг бол бид нар бас дахиж хүлээж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жолооч нь бууж ирээд өгслийн бэрхшээлтэй иргэдэд тавцант замыг гаргаж өгөх ёстой л гэж байна. Тэгээ нөгөө нэг олон хүн байдаг болохоор та сая сараа гişүү сонссон шүү дээ. Карма хэрэггүй гэл ингээд зарим нь мэдмэхэрч байгаа үстэй тий. Тэгээ энэ сүүлийн нэг одоо хандлага бол юм байна шүү дээ. Бүгдийг л хүмүүс өөрөө өөрсдийнхөө үзэл бодол байр сууриас тайлбарладаг тийм нэг зүйлээс болоод бид нар юм хийх тоолн дандаа эсэргүүцэлтэй тулгарч. За улсын их хурлын гишүүн Саран чуулганы санаачлагаараа гэртээ гарцгаая. Аяныг өнөөдрөөс нийслэл даяар өрнөж байна. За энэ хүрээнд нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай барилга байшин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам тэмдэглэгээ орц гарц хүртээмжийн талаар бичсэн танилцуулж явж байна. Хотын дарга Нямбатар болон их хурлын гишүүн Саран чуулган мөн их хурлын гишүүн Баясгал нар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамтдаа өнөөдөр гадаад явдлын яамнаас эхлээд багшийн дээд хүрсэн. За тэгээд буцаад автобусанд суугаад нэг буудал явсан. За ингээд тодорхой маршрутаар ингээд замаар явж үзүүлээ. За мөн автобусанд орж үзлээ. Тэгээ мөн одоо төр засгийн шийдвэр гарах түвшний хүмүүс болон иргэдийн санал хүсэлтийг та бүхэнд хүргэлээ.